Сайн байна уу? Тавтай морил тодогч хөх төсөлтэй юмлэг. За, энэ нэг бүлээрээ нэмэлт хоолндоо хэдэн сартад орсон бэ? За, тодогч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг маань үүсгэн байгуулагдаад хэдийн одоо 9 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За, анх 2014 онд эмнэлэг үүсгэн байгуулагдаж явах үед манай Монгол улсад хүүхдийн эмнэлэг, хүүхдийн эмчнэр их төдийлөн хүрэлцээ муутай байлаа. За, ялангуяа одоо хүүхдийн өсөлтийн клиник, за хүүхдийн өсөлт боожилтын чиглэлээр яг нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг одоо өсөлтийн клиник гэж ингэж нэрлэгддэг эмнэлгүүд бол огт байгаагүй ийм цаг үе. Тийм учраас за одоо манай монголчууд, залуу хосууд маань өрөөхтэй болоод за хүүхэд маань өсөлтийн одоо ямар нэгэн асуудал тулгарсан үед за ялангуяа одоо нэр бүхий өсөлтийн хоцрогдлыг үүсгдэг одоо ийм удамшлын гаралтай өвчнүүдийн үед болвол өсөлтийн одоо дааврын эмчилгээ гэх мэтийн нарийн мэрэгжлийн эмчилгээнүүд одоо хийх шаардлагатай байдаг. За ийм үед гадаад орныг зорж ингэж эмчилгээ хийлгдэг, тусламж үйлчилгээ авдаг ийм байсан үе. За манай тодогч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн одоо анх үүсгэн байгуулагдсан зорилго бол одоо энэ зүйлийг одоо хэдүүл эх орондоо хийдэг болоё. За гадаадын өндөр хөгжилтэй орн, за ялангуяа одоо Япон, Солонгос гэх мэтийн одоо Азийн өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа энэ хүүхдийн өсөлтийн клиник гэдэг энэ зүйлийг Монгол улстай нэвтрүүлье. За тэгээд холбогдох нарийн мэрэгжлийн онцлогооны үйлдвэрүүдийг одоо өөрсдөө эх орондоо хийдэг болоё. За ялангуяа энэ хүүхдийн өсөлтийг дэмжих чиглэлийн одоо эмийн эмчилгээнүүд, за мөн одоо тодорхой үед одоо хийдэг өсөлтийн дааврын эмчилгээ гэх мэтийн энэ нарийн мэрэгжлийн эмчилгээнүүдийг бас эх орондоо хэдүүлээ бас хийдэг болоё. Гадагшаа чиглэсэн тэр урсгалыг одоо бас эх орондоо хийдэг боломж олцоог бүрдүүлье гэдэг ийм одоо томхон алсын хараа зорилготойгоор анх эмнэлэг үүсгэн байгуулж ирснийгаа санаж байна. Сайн байцгаана уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тодогч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн менежер Цэцэг Дэлгэр байна. Манай эмнэлэг нь амбулаторийн тусламж үйлчилгээ болон өсөлтийн чиглэлээр дагнан нарийн мэрэгжлийн 2 эмч, суурьлагч, эрдэнэтгийн техникч, хоол зүйч, угтах үйлчилгээний ажилтан гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлгийн онцлог нь өсөлттэй холбоотой цогц шинжилгээ онцлогоог хийдгээрээ даваа талтай юм аа. Сайн байцгаана уу? Тодогч хүүхдийн эмнэлгийн Цэрэн юм байна. За хүүхдийн хэвийн эрүүл өсөлтөд газар орны байрлал болон удамшил хамгийн их нөлөө үзүүлдэг. За гэвч бидний өдөр тутмын амьдралын буруу дадал зуршил болон агаарын бохирдол, орчны нөлөө, архаг хүчийн эмгэг гээд олон зүйл өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж болно. За эдгээрээс дурдах юм бол нойрны асуудал, хоолтын асуудал, дасгал хөдөлгөөний дутагдал болон хэд их ачаалал, за стресс өндөртэй байх, дэлгэцийн хамаарал, хортгонд металлын хорлог болон эрдэс шин тэжээлийн алдагдал, дутагдал нөлөө үзүүлдэг. За эдгээрийг онцлох болон урьдчилан сэргийлэх зорилгоор манай эмнэлэг биеийн бүтцийн онцлогоо, дадал зуршлын онцлогоо, өсөлтийн зооны онцлогоо, лабораторийн онцлогоонууд, за үсний эдийн хортгонд металл болон минералын онцлогоо хийгдэж байна. Бүгд найрамд улсын одоо Medinex гэж лабораторитой бид бүхэн хамтарч хүүхдийн үснээс эдээж аваад үүнийг одоо бүгд найрамд Солонгос улсад одоо шинжилүүлэх, онцлуулах байдлаар тухайн хүүхдийн одоо өсөлтөнд маш хортой сөрөг нөлөөг үзүүлдэг хар буглаг, хөнгөн цагаан, мөнгө ус гэх мэтийн одоо 10 төрлийн хорт хүнд металлыг бас илрүүлэх. За мөн хүүхдийн өсөлтөнд одоо зайлшгүй чухал нөлөөтэй оролцдог цайр, манган, кальц, хром, селен гэх мэтийн 16 төрлийн эрдэс минерал. Ингээд нэгдсэндээ 10 төрлийн хорт хүнд металл, 16 төрлийн эрдэс минералыг одоо ингэж үснээс нь маш наривчлалтай оншилдог энэ оншилгоог Монгол улсад анх нэвтрүүлж үүнийг одоо хүүхдийн өсөлтийн одоо практикт ашигласан анхны эмнэлэг. Өсөлтийн эхний онцлогоо нь үндсэн 2 онцлогоноос бүрдэж байгаа. Үүнд гэх юм бол биеийн бүтцийн онцлогоо, дадал зуршлын асуумж онцлогоо гэсэн зүйлээс бүрдэнэ. За биеийн бүтцийн онцлогоороо бид нэр юу хийдэг вэ гэх юм бол за тухайн хүүхдийн өсөлт хөгжил маань хэрэг явагдаж байна. За үеийнхэнтэй харьцуулахад ямар хуваагаад байна? Өсөлтийн графикаар харьцуулахад ямар ангилал байгаад байна гэдгийг илүү тодруулж гаргадаг бол нөгөө төвгээр хүүхдийн биеийг бүрдүүлж байгаа уураг, өөх тос, за эрдэс минерал болон булчингийн массын хэмжээ хэр байна гэдгийг бид нэр биеийн бүтцийн онцлогоороо тодруулдаг. За хоёр дахь онцлогоо буюу амьдралын дадал зуршлын асуумж онцлогоо. Асуумж онцлогоор бид нэр хүүхдийн өсөлтөнд нөлөөлж байгаа үндсэн 4 хүчин зүйл буюу нойр,
стресс, дасгал хөдөлгөөн, шин тэжээл, эдгээрийн тэнцвэрт байдал нь хоорондоо ямарх байгаадаа. За илүү цаашид юунээр анхаарах ёстой юм бэ гэдгийг илүү дэлгэрүүлж мэдээлэл өгдөг. Өсөлтийн эхний онцлогоогоор тухайн хүүхэд маань өсөлт хөгжлийн хоцрогдол болон тураал тэгээд биеийн жингийн илүүдэл тархалтай ах юм бол бид нэр цаашид хүүхэдтэй илүү наривчилсан шинжилгээний онцлогоог зөвлөдөг. Сайн байцгаана уу, намайг Баяр Сайхан гэдэг. Би тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн маань иргэний дээгч байгаа. Манай эмнэлгийн цогц онцлогоо буюу хүүхдийг өсгөд юу саад болж юу нөлөөлж байна. Тэр онцлогоо дундаас тийм ээ нэг онцлогоо маань болохоор манай энэ дүрс онцлогоо буюу эрдэнэгийн техникийн онцлогоо байгаа. За манай одоо хоёр онцлогоо байгаа. Эхний онцлогоо болохоор энэ суурийн эрдэнэгийн. Энэ болохоор хүүхдийг өсөлтөнд яг юу саад болж байна тийм ээ. Хүүхд өсгөд бага нуруу болон тарих гавлын одоо тийм ээ заадалт хэр байна. Дээрээс нь хүүхдийн нуруунд мөрийн суулт байна. Тэрийг онцлог гаргаж ирэх гэсэн. Манай нөгөө онцлогоо маань болохоор хүүхдийн өсөлтийн зооны онцлогоо буюу хүүхдийг өсгөд одоо яг хүүхэд хэвийн өсөж байхад тийм яг энэ маягаараа өсгөд хүүхэд цаашаа хэр өндөр болох боломжтой байна. Тэн дээр нь яг хүүхдийг одоо онцлогоо хийгээд гарахад хүүхэд зааныг метр 70 ч юм уу метр 80 ч юм уу тийм ээ метр 50 ч хүүхэд гарч өсөлтийн зоон. Тэгэхэд тэн дээр нь шалтгаалж хүүхэд дараагийн өсөлтийн даавар гамын эмчилгээ ч юм уу өсний шинжилгээ ч юм уу тийм ээ дараагийн шинжилгээд өгч явагддаг учраас маш манай хүүхдийн эмнэлгийн маш чухал гол нэг одоо тасаг гэсэн үг. За энэ эдгээр онцлогооны хариун дээр тулгуурлаад олон төрлийн эмчилгээ зөвлөгддөг. За энэ эмчилгээнүүд тус бүрдээ өөрийн гэсэн одоо үр дүнтэй юм байдаг. За эдгээрээс жишээ дурдах юм бол өсний эдний хортгонд металл болон минералын онцлогооны хариун дээр тулгуурлаад бид нар витамин болон минералын эмчилгээ хийгддэг. Энэ эмчилгээний үр дүн тооцох зорилгоор нэг 95 хүүхдэд үр дүн ямар гарч байна вэ гэдгийг тооцож үзье. За энд бол 4-өөс 19 насны 95 хүүхэд оролцсон. За ингээд нас бүр дээр нь эмчилгээний дараа болон өмнөх өсөлтийн хурдыг нь тооцож үзье. За энэ хурдаар өсгөд 4-өөс 10 насны хүүхдүүд бол нэг 978-аас 1304 буюу энэ насандаа бол 5-аас 6.5 см өсөх хэмжээнээс бол давж өссөн харагдсан. За 10-аас 19 насны хүүгүүдийн хувьд бол нэг 1185-аас 15.8 буюу бас энэ насны хүүгүүдийн өсөх ёстой хэмжээнээс өндөр өссөн байгаа. За 10-аас 19 насны охидуудын хувьд бол нэг 987-аас 1316 см болоод бас энэ насны хүүхдүүдийн өсөх ёстой хэмжээнээс өндөр өссөн ийм үр дүн гарсан. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд манай тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг маань одоо олон нийгэмд чиглэсэн сайн дурын ажил мөн одоо энэ салбартаа бас тусдын болох байц олон ажлуудыг бид санаачлаг хэрэгжүүлж ирсэн байна. За жишээ нь үүнээс одоо ганцны зүйлийг та бүхэд урьдчилж ярил жил болгоны өдийд за 11 12 сар гээл за 9 эхлээд ирэх үед жинхэнэ нөгөө манай монголчуудын дунд ярьдаг ханиадны улирал томоо төс төвчний одоо дэгдэлтийн үе эхэлж тийм ээ ийм үе эхэлдэг. За энэ үеүүдэд бол одоо улсын одоо хэвтүүлийн эмчлэх ортой хүүхдийн эмнэлгүүд бол одоо орон дүүрээ за амбулаторийн одоо үүдэн эмчилгээ хийдэг эмнэлгүүд бол арай томоотой хүүхдээр дүүрээд за энүүд бол одоо хүүхдийн үзэлгийн төлбөр одоо бараг 2 дахин 3 дахин өсдөг байдаг. За ийм үе байдаг шүү дээ. Тэгэхээр манай тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн хувьд бол харин эсэргээрээ яг одоо утаатай томоотой хамтдаа тэмцэе гэдэг ийм уриаг дэвшүүлж олон жилийн өмнөөс за яг энэ ханиад том үрийн дэгдэлтийн үе буюу 11 сараас ахуулаад одоо хавар 2 сар 3 дугаар сар хүртэлхийн хугацаанд манайх амбулаторийнхаа үзлэгийн ханиад шугнаатай хүүхдүүдийг үзэж эмчлэх амбулаторийнхаа үзлэгийн төлбөрийг одоо 1000 төгрөг болгож бууруулдаг байна. За бид хүн жил болгон их хөрсийн баярыг тохиолдуулаад 6-аас 16 насны хүүхдүүдийнхаа дунд өсөл сэдвтэй гар зургийн уралдааныг зарладаг. Энэхүү уралдаанд маань бүх насны хүүхдүүд маш идэвхтэй оролцдог ийм уламжлал болон тогтцсон ийм зургийн уралдаан байж байгаа. Мөн жил болгон улсын болон хувийн сургуулиудынхаа хүүхдүүдийн одоо өсөлтийн эхний оншилгоо хийдэг. Энэ нь болохоор 1-ээс 12 дугаар ангийн бүх хүүхдүүд маань өсөлтийн эхний оншилгоог үн төлбөргүй хийдгээрээ бас даваа талтай байж байгаа. За ялангуяа одоо бага насны хүүхдүүдийн хувьд бол яг өвлийн улиралд ковидын дэгдэлт өндөр байсан. За дээрээс нь одоо томоо төс өвчний дэгдэлт ингэж хавсарсан байдлаар эхэлсэн. За энэ үед бол манай тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг маань нийслэл эрүүл мэндийн газартай хамтраад за хаан бол дүүргийнхаа одоо эрүүл мэндийн газартай хамтраад
яг одоо бас томоос өвчин дэгдэлттэй, ковидын дэгдэлттэй энэ үед бол бид бүхэн одоо тусгай гэрээ хийж сүүлийн одоо 3 жилийн хугацаанд ковидын үед одоо ачааллыг хуваалцаж, өрхийн эмнэлгийн ачааллыг хуваалцаж, хаан улс дүүргийн харьяатай бүх одоо өсвөр насны, бага насны хүүхдүүдэд ковидын одоо анхан шатны үзлэг онцлогоо эмчилгээг хийж, ковидын одоо улаан шугам, улаан фронт дээр манай хамт олон бас хүчтэй ажилласан байгаа. Залуу гэр бүл, залуу ээж аавуудаа бас эрүүл мэндийн зөв боловсрол олгох, за ер нь хүүхдийн өсөлт, эрүүл зөв өсөлт гэж ер нь юун дээр нь яаж анхаарах ёстой юм бэ гэдэг талаар бас одоо мэдлэг мэдээллийг сайжруулах үүднээс өсөлт гэсэн сэдвтэй ийм сайн дурын одоо сургалтуудыг бид аж ахуйн нэгж байгууллагууд, за яам тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагуудаар яваад өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд тасралтгүй одоо бас зохион байгуулж ирсэн. Ойгоо огтож жил болгон тодорхой чимлэг маань тухайн жил тодорхой чимлэгтэй адилхан насанд хүрж байгаа хүүхдүүдтэй бол одоо өсөлтийн эхний онцлогоог үнэгүй хийж өгдөг ийм бас ажлыг хийдэг. За жишээ нь энэ жил тодорхой чимлэг маань одоо 9 жилийн ойгоо хийж 9 нас хүрж байгаа учраас одоо 9 нас хүрж байгаа эхний 100 хүүхдэд өсөлтийн эхний онцлогоог үн төлбөргүй хийж өгч. За мөн одоо холбогдох өсөлттэй холбоотой хүүхдийн одоо хоол шимт хичээл, эрүүл зөв өсөлт боожлолтой холбоотой зөвлөгөө мэдээллүүдийг одоо бас ээж аав нартай эцэг эхчүүдтэй өгсөн ийм сайхан арга хэмжээг бас зохион байгуулж байна. Тодорхой чимлэг маань нийгмийн хариуцлагын хүрээнд СОС хүүхдийн асрамжийн газартай хамтраад бас тухайн жилдээ одоо асрамжинд байгаа хүүхдүүдэд өсөлтийн эхний үзлэг оншуулгааг үн төлбөргүй хийдгээрээ бас давуу талтай нэмлэг байгаа. За өнөөдрийн байдлаар тодорхой хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг маань одоо 9 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа одоо энэ жил манай эмнэлгээр үйлчлүүлсэн одоо шинэ үйлчлүүлэгчдийн тоо давхардаагүй тоогоор 9000-ыг нэлээд холд авчээ. Сайн байна уу? Тодорхой хүүхдийн өсөлтийн эмнэлгийн утга учиртганы ажилчин аль байна? Манай эмнэлгээр үйлчлүүлдэг бүх үйлчлүүлэгчтэй баярлалаа. Мөн тодорхой хүүхдийн өсөлтийн эмнэлгийн хамт олондоо 9 жилийн ойн баярын мэнд хүргье. Манайхаар үйлчлүүлдэг хүүхдүүд болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй 9 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тодорхой чимлэгийнхаа бүх хамт олондоо ойн баярын мэндийг хүргье. Манай эмнэлгээр үйлчлүүлдэг хүүхдүүдтэй болон эмнэлгийн ажилчтай 9 жилийн баярын мэндийг хүргье. За үүсгэн байгуулж ирсэн өдөр маань одоо өчигдөр мэдэх боловч хэдийнэ одоо 9 жилийн үрийг үзэж, за иргэжил одоо бид 10 жилийнхаа ойг тэмдэглэх гэж байна. За ийм учраас өнгөрсөн хугацаанд одоо бидэнтэй хамтарч ажиллаж, дэмжиж, туслаж ирсэн одоо бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүд та бүхэндээ бас туйлын их баярлалаа гэдгээ бас үгээр дамжуулж илэрхийлмээр байна.